Бүгд найрамдах Туркменистан улсын ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ. Улаанбаатар хотын иргэд өглөө бүр төв талбайдаа өглөөний дасгал хийнэ. Улаанбаатархны батлагдсан тохиолдол амралтын өдрөөр 542-оор өсжээ. 3 дугаар дулааны цахилгаан станцын өндөр даралтын турбин цэхэд гал гарчээ. Зуны 100 тоглолтын үеэр гарсан хэрэг зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна. Шавийнхаа гаргасан үлдээс болж хакухад аваа шаргалт сумогийн дэвжээг орхиж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ерөнхийлөгч хүрэлцэх уралгаар бүгд найрамдах Туркменистан улсын ерөнхийлөгч Сирдар Бардимухамедов манай улсад айлчилж байна. Туркменистан улсын ерөнхийлөгчийн төвшөнд анх удаа болж буй тус айлчлалаар хоёр улсын харилцааны эргэцийн үнцийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд түлхэж болох засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна. Түүнчлэн Монгол Туркменистаны бизнес форум, Туркменистаны гар урлал, хевсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолт болно. Сирдар Бардимухамедов 1981 онд төрсөн 2001 онд хөдөө аж ахуйн их сургуулийг инженер технологич мэргэжлэр төгссөн. 2022 онд аавынхаа дараагаар улсынхаа 3 дахь ерөнхийлөгчөөр сонгогдожээ. Второй сверху потянулись, растянули мышцы туловища. И в другую сторону. Наклонились, потянулись, почувствовали, как тянутся мышцы туловища в каждую сторону. Хорошенько, но без резкой боли. Потянули. Улаанбаатар хотын иргэд өнөөглөөг дасгал хөдөлгөөнөөр эхлүүлээ. Хотын төв талбайд цугласан олон мянган улаан үдчүүд тогтмол дасгал хөдөлгөөнтэй байж, эрүүл мэндэд анхаарах нь амжилт болоод ажлын өдрийг эргээр эхлүүлэх үндэс болдгийг харуулахаар инхүү гарч ирсэн байна. Цаашид даваагаас баасан гариг хүртэл өглөөний 8 цагаас 8 цаг 20 минут хүртэл Улаанбаатар хотынхон нийтийн биеийн тамираар хичээлнэ. Тэднийг хотын биеийн тамирын байгууллагын мэргэжилтнүүд дасгалж болох юм а. Улаанбаатархны батлагдсан тохиолдол 4816 болж амралтын өдрүүдэд 542 тохиолдлоор өссөн байна. Үүнээс хамгийн их нь 10-аас 14 насны хүүхдүүдийн дундах тохиолдол байгаа бөгөөд 256-аар өсжээ. Үүний дараагаар 2 дугаарт 0-оос 4 насны хүүхдийн дундах халдвар бичигдэж байна. Энэ насныхны халдварын тохиолдол 851 болж 67 тохиолдлоор 5-аас 9 насны хүүхдүүдийн дундах тохиолдол 570 болж 91 тохиолдлоор 15-аас 19 насныхны халдвар 574 тохиолдол болж 89-оор тус нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 642 хүн хэвтэн эмчилүүлж байгаа бол гэрийн ажиглалт тусгаарлалтад 1025 хүн байна. Халдвар анх бүртгэгдснээс хойш 2 хүн нас барж 3147 хүн эдгэрчээ. Улаанбаатархны халдвартай хүнтэй харьцсан ойрцон гих хүний тоо харин буурч 36307 болсон байна. Дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит хувьцаат компанид өнгөрсөн шөнө гал гарчээ. Галын тархалтыг 1 цаг 54 минутад зогсоож 3 цаг 21 минутад бүрэн унтраасан байна. Хаавал дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц 3 компанийн өндөр даралтын турбин цэхэд гал гарч байна гэсэн дуудлага шөнийн тэг цаг 25 минутанд ирж онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн аврах анги болоод хангуул, Чингэлтэй, Баянгол, Сонгон хайрхан, Баянзүрх дүүргийн онцгой байдлын 14, 10, 18, 26, 63 дугаар анги, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн албахаагчид тус ажиллаж 50-ыг харьцах нь 230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цэхийн 9-р турбины генератор зүүн урд хана дээврийн хэсэг шатж байсныг унтраасан байна. Төв
цэнгэлдэх хүрээлэнд олсон 100-ны 100 тоглолтын үеэр 35 дуудлага бүртгэгдсэний 22 хэрэг зөрчилд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодорхойлбол 29 мянган хүн үзсэн гэх уг тоглолтын үеэр цагдаагийн 140 албагч, гэрээт харуул хамгаалалтын 200 ажилтан хяналт тавьж, бусдын бид халтсан, эд зүйлсээ алдсан, архитан согтуурсан гэх хэрэг зөрчилдөр ажиллажээ. Мөн 10 хутга 2 зодооны хэрэгсэл, 18 ширхэг гээгцэн эд зүйлийг олж, төрсөн буюу согтууруулах ундаа хэрэгэлсэн насанд хүрээгүй 22 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэ өгсөн байна. Түүнчлэн тоглолтын үеэр месийн зүйл ашиглаж, бусдын эрүүл мэндийг хохироосон 3 хэрэгт шалгалт хийж, гэмт хэрэгтнийг олж тогтоожээ. Цаашид тус үйл ажиллагааг дутуу дулмаг зохион байгуулсан хуулийн этгээдэд арга хэмжээ авна гэлээ. Шавийнхаа гаргасан үйлдэлээс болж Японы мэрэгжлийн сумаа бүхийн 69 дахь их авраг Хакухо даваа жаргал мэрэгжлийн сумааг орхиж байна. Тодорхойлбол түүний шав Хокусейхо даваа нинжийн тарьсан хэргийн улмаас дэвжээгээ хаалгаж, зиндаа буурсан тэрбээр эцсийн мөчөд сумагийн ертөнцийг орхих оруулжээ. Түүний хүсэлтийг сумагийн холбооны гүйцэтгэх зөвлөл албан ёсоор хүлээн авсан бөгөөд энэ талаар тэрээр энэ сарын 9-нд Токио хотноо хэвлэлийн багварл хийхээр товолжээ. Харин түүнээс өмнө аавынхаа хөшөөний нээлтэнд оролцохоор Монголд ирээд байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.